Америкаас 200 гаруй мянган хүний asylum case-ийг хүчингү болгоно гэдэг мэдээлэл гарсан байна. Тэгээд энэ маань ямар ч үстэй гэхээр 2016-аас 2026 оны хооронд Америкт орж ирээд жуулчны визээр B1 B2 гэдэг үеэзээр Америкт одоо ажиллаж амарнаа, жуулчлана гэж орж ирээд тэгээд дараад нь орондлын кейс үүсгэсэн хүмүүсийн аппликейшнийг ерөнхийдөө олцснаа гэдэг ийм мэдээлэл гарсан байна. Тэгээд энэ 200 мянган маань дөнгөж эхэлж байгаа бас биш юм байна. Юу вэ гэхээр одоогийн байдлаар айл хэдийн 175 мянган хүний аппликейшнийг deny хийсэн буюу ерөнхийдөө бол Америкаас та бүхэн одоо сарын дотор гарч яваа энэ төр гэсэн иймэрдүү мэдээлэлүүд өгсөн байгаа даа. Сарын гэдгийг би ер нь бол зүгээр баримжаагаар хэлж байгаа шүү. Зүгээр миний нэтээр уншсан юм. Би яг энэ процесс яаж явдгаас мэдэхгүй. Тэгээд одоо тэрэн дээрээс нэмээд дахиад 200 мянган хүн дээр энэ хүү шийдрүүд маань гарна гинэ. Тэгээд гар гэдэг захиа арчгээрэл шууд гарах ёстой гэсэн үг биш. Ерөнхийдөө бол хуулж аваад дав заатаад иймэрдүү процессууд бол эхлүүлж болох юм байна гэж би бол хувьдаа ойлгосон. Тэгээд Америкт хүүхэд төрүүлсэн, Америкт бизнес хийдэг өөр ингэсэн одоо үйл хөдлөх хөрөнгөтэй өмчтэй хүмүүс байх юм бол тэрийг айлын чаалдахгүй. Тэгээд ямар нэгэн байдлаар Америкт гарч явсан байлаа гэж бодоход Америкт төрсэн хүүхэд маань 21 хүрэх юм бол эргээгээд цэгийг I-130 гэдэг ерөнхийдөө форм бөглөөд permanent resident буюу ногоон карта болох иймэрдүү боломжууд бас мэдээж нээлттэй үлдчихэж байгаа юм байна. Тэгээд энэ хүү мэдээлэл маань хэрэгтэй хүмүүстээ чухал мэдээлэл байсан гэж найдаж чинь дараагийн дугаараар уулзъя.